Сайн байна уу? Манай нэвтрүүлэг яг шууд явж байгаа. Та бүхэн сайн харсан байх. Ингээ орцсон байгаа. Гүн найзгаа оруулж базаад ингээ шидэд нь шүү дээ ер нь бол. За өдрийн минь түргээ сайхан амарсан. Өдрийн минь сайхан амарлаа. Хаврын сайхан өдөр бай. Тэгээд анх удаа танай телевизээр ирж байна. Амар гоё юм байна. Оо, ирсэн баярлаа. Тэсэнд бол би бас бишки хийж байгаа анх удаа. Анх удаа чиний бишгийг идэх гэж байна. Юм уухгүй мөгөө шиг дуртай өстэй та. Туртай. Дургуун бараг байхгүй хоо. Бишкил дургуун монгол хүн гэж байхгүй. Яг үнэ. За ингээд идэж үзээгүй те оюутан гэж байхгүй гэж. Ер нь бол одоо оюутан байх үед миний ходоод бол бишки болцсон л шүү дээ. За ингээд студид маань сэлэгч маань хүрэлцээрсэн байна. Үзэгчд маань мэдж байгаа. Бид M-Music-тэй хамтраад 7 хоног бүрийн Ням гарагт за топ 10 дууг бол та бүхэн түрүүлдэг. За тэгвэл өнгөрсөн 7 хоногийн топ 10-ын 1-р нь сэлэгч маань уран бүтээл орсон байгаа тий. За тэгэхээр энэ уран бүтээлийн талаар бас яриагаа эхлүүлэе гэж бодлоо. баяр хүргэе. Баярлалаа. Би өөрөө ерөөсөө мдээгүй. Надад M-Music-ээс уцтаа тавина баяр хүргэжсэн. Тэгээд вау л та гэж таад тэгээд миний гаргасан 5 дахь цомог буюу одоо цагаан сүний домог гээд одоо өвөр Монголын уран бүтээлчтэй хамтран хийсэн. Тэр цомог маань 2005 оны цомог. Тийм тэгээд энэ дуу болохоор одоо яг Улаанхаат аймгийн одоо ардын дуу байгаа хгүй. Ардын дуун дээр өвөр Монголын утга зохиол яруу найргийг үндэслэгч одоо Баа Инхвэр гэдэг нэртэй одоо яруу найрагч одоо үгийг бичээд ардын дуун дээр үг хүчээ тэгээд одоо нутгийн хүмүүс нь бүр байнга амандаа дуулагддаг тэр дууг би болохоор яг дуулсан байхгүй. Өөчгийн ах маань гитарын тоглоод тэгээд би өөрийнхөө одоо хувилбараар одоо өөрийнхөө одоо стилд оруулж дуулсан. Тэр дуу маань бас одоо хүмүүст маань их хүрчтэй нэгдүгээр энд орсон миний хувьд маш гоё юм. Юм тэгээд яг M-Music-ийн ингээд за таны дуу чинь ингээд нэгдүгээр байранд орчлоо гэж залгасан чи гайхсан уу? Тийм гайхсан. Ямар дуу вэ гэсэн чинь мөхрөө шорон хад гэдэг дуу гэхээр би аавал та гэсэн. Би өөрөө YouTube-д хайгаад авах гэсэн чи байдгүй шээ. Тэгээд YouTube хийх хэрэгтэй юм байна тэр дуугаа гэж бодсон яа гэж тий. Тийм лирикс нь ч гэсэн. Гэхдээ ер нь тэгээд юу одоо яг M-Music дээр хамгийн гайхалтай зүйл нь яг тэр байхгүй юу? Яг Монголын уран бүтээлчтэй одоо нийтдээ 4000 гаруй уран бүтээл орцсон байгаа. Тэнгүүтээ яг гээд үеийн бүх дуунууд нь ингээд орцсон тий. Тэгэд бас одоо чингэл бүтэн сайдар болох манай одоо яг daily show-гаар M-Music-ийн одоо яг топ 10 чарт гардаг байхгүй юу. Тэгээд тэгвэл топ 10 чартыг үзэхээр ингээл яг энэ M-Music-д орсон дуунуудыг хүмүүс ингээл мэдээж аль болох дуртай дуунуудаа сонсон шүү дээ. Тэнгүүчээ ингээл орчин үеийн сүүлийн артистууд ч байгаа юм. Тэнгүүтэйгээд өмнөх үеийн одоо юу гэж ингээл бүр нэлээд уран бүтээлээ хийгээд дуудсан олонний бүр яг танил болцсон олонний одоо яг хүртэл болцсон ийм алдартай дуучдын хүртэл гэдэг яг энэ уран бүтээлүүд нь орцсон тий. Тэгээд залуух нь орцсон. Куизагийн дуунууд орцсон ч ингээл BX-ийн дуу ч ингээл тэгвэл тэгэл банас шүү дээ. Салигийн дуу ингээл нэгдүгээр байранд орцсон. Би бас амар баярсан шүү дээ. Ямарсан манай найзын нөгөө гэл. Аха тийм дуу гэдэг чинь угаасаа заавал одоо нөгөө стил ч юм уу тийм имиж гэдэг л ярьдаг шиг яг тиймдээ гол нь биш аялгау гэдэг бол хизэж тавтагдчихгүй хизэж хуучирдгүү те тэгээ 100 дамжиж дуулагдчихэдэг. Тэгэд н ардын дуу учраас бас илүү бас сонсогчд маань таалагдах байна та тийм. Ер нь тэгэл манай яг салигийн бас одоо уран бүтээлүүд нь бол уус одоо энэ саяны дуучин ихэл нэгдүгээр байранд 5 дахь цомгийн дуу тий. Тэрнээс өмнө бол ингээд 4 цомог ер нь гэл одоо уран бүтээлч хэдэн оноос хойш би ч дуулаад 24 жил болсон биш тий. Амар олон жил болсон байна. Тэгээ 200 гаруй дуутай урын сандаа тий. Тэгээд CD-нд болохоор мэдээж 200 гаруй дуу маань орж амжаагүй дуунууд байгаа. Шинэ одоо та бүхэн сонсож амжаагүй бас дуунууд байгаа. Ер нь бол ихэнх нь гарцсан. Тэгээд сүүлд бол шинээр одоо 20 дуу шинээр хийсэн юм байгаа. Тэгээд сая Мартин Нэмнээс тоглолтоо хийсэн. Оо тийм 7-нд хийсэн тийм. 7-нд тэгээд хамгийн гол нь хүндэтгэлийн оркестрийн одоо оркестртэй тийм классик үд шиг хийсэндээ бол миний хувьд бас дуучин болгоны мөрөөдөл байдаг шүү дээ тийм. Оркестртэй тоглолт хийдэг бол тэр болгон хэцүү тийм. Үнэхээр гайхалтай сайхан байсан. Тэнд хүрэлцээрсэн бас янгад бүсгүүдээ баярлалаа шүү гэж хэлмээр байна. Ер нь тоглолтын бэлтгэл гэхээр явсан нэр яг оркестртэй бэлдэн гэдэг чинь одоо оркестрийн ингээд бүр
одоо хөгжим болгох тус бүрт ингээд партитур бичиж өгч байгаа тий. Тэгээд оркестр нь одоо удирдагч нь ингээд оркестраа удирдаад бас ингээд нэлээд бэлтэн. Тэгээд тэр олон хүнийг ардаа ингээд суулгаж зогсоочвол урд нь ганцаараа гараад спотлайтны доор дуулна гэдэг чинь ингээд дууч байна. Тэг хийлээ тоглоод дуулаад өөрөө хийлээ тоглосон тий. Тэр сарыг хардаа гэж. Надад тэтгэж хайрт минь гэж хэлчихлаа. Нэрээ Феликстэй сайн дууллаа шүү дээ. Би бүр асуух гол байж дадлаа. Ирэх саран гэдсэн. Тэгээд тухайн үедээ л вау гэж тэгээд дуу нэг айгүй их сараа гэдэг нэг ихчсэн юм шиг байна тий. Тэгээд Сараагчиг бодож байгаа даа. сараагч маань. энэ дууныхаа тухай бас ярихгүй тий хамгийн. Манай инфлюен тэр клипэн дээр чинь тоглосон байдаг лөө. Үгүй юу яриадгүй шүү дээ. Үгүй нэг клипэн дээр тоглосон. Тэгээд эхлээд ирэх сарангаа ярьчаа. Эхлээд ирэх сарангаа ярьчих үү. Одоо яг хөлгүй тэгээд би айгүй олон клиптэй болохоор тэгээд нэг харин олон клип байхгүй л дээ. Ирэх саран болохоор яг тухайн үед 2000 оны их үед айгүй юм шин урсгалыг бас оруулж бас цоо шин мэдрэмжийг залуучуудад өгч чадсан. Тэгээд бас 5-7 хоногийн чартад бас хит болж тий бас үнэхээр вау л та гэж FM-ийн чартад дандаа тэргүүлчихсэн. Тэгээд би өөрөөс тэр үед одоо тийм амир одосноо мдээгүй горшихын болгоо өсөөл явж аж тий. Тэгээд зүг үхлээс ирсэн чинь үжилдэг байлаа шүү дээ багтаа. Тэгээд G Entertainment-д одооны одоо Hero Entertainment-ийн Баатар маань бас тий тэр клипний зохиолыг бас айгүй гоё шинжилгээр хийж бас тийм Дорны Азийн өнгө өстэй те би одоо юм кимоно өмсөд чи ингээд дуулуул яасан. Тэр үед бас нөгөө Sega гэдэг тоглоом Mortal Kombat энэ төргээл амар тоглолтоос яг тэнчэнээс бас улбаж зохиолоос битсэн юм шиг байна. Тэгээ баатруудын ингээ хараад хахад тэгээд манай UBS-ийн Анууш маань гол дүртэн тоглосон шүү дээ. Амар гоё залуу байсан. Одоо ч байгаа шүү. Амар хөөртэй царайлаг амар гоё залуу байсан шүү дээ. Тэр үед манай найз ихтэй бүр өхөөл Анууш ямар гоё залуу байсан. Ямар хөөрх юм бэ гэдэг. Анууш тоглосон байдгийн шүү хүмүүсээ. Одоо дахиад хараарай гэж. Тэгээд нөө ямар клипэн сонлоо. Үгүй ямар мартаж юм гэдэг үү? Мартуулахад. Гэнэт ирсэн чи гэдэг. Тийш дээ хүү тэгээд нөгөө анхаа дээр буцаад чи ажиллаад байгаа юм байна гэж. Анхаа энэ телевизэн захирал анхаа чинь тэр гинт ирсэн клип хийсэн баггүй юу? Тэгээд лайт хэд студиудээсэн тэгээд бэлгээ жүжигчин те бас тоглоод манай инфлюен тоглоод тэгээд айгүй хөрхэн тухайн үед бол айгүй бас шинэлэг гоё одоо Make Me Crazy альбомд орсон Куза маань бас продюсер баярхуу продюсер маань хамтран надтай хийсэн тэр одоо дуу болохоор бас тухайн үед айгүй Эсийн дайтай дуусан юм аа. Тэгээд тэр клипэн дээр яс чадлаараа болооч юм. Бүжгэлсэн гэж. Хоёр дуу маань аягүй гоё тоглоод тэ нэг хөрхөн. Цонхгүйрээ цонх болгочол суугаад байсан юм шиг. Нэг нөгөө бүх хүмүүний юм нөгөө зурагтай маань эрг авах зураал тэгээ бүгдийг бас тухайн үед бол аягүй гоё шинэлэг клип бас болж байсан. 7 он бахаад тэр чинь баг. Тийм 2007 он байсан. Тийм. За хариулт авсан үгүй. Хангалт авлаа. Тэр одоо юм асуумаар гэдэг бишки маань төлөгдөд одоо. Хөөе юу хар нүрсэж байгаа. Харин нэг тийм хөл болох гэдэг. Уул манай Слободгийн тосол уул ингэж төлдгүүлтэй. Би сая өөрөө жоохон галаа ихтэй. Ийш яриалаа ороод. Тэр бүр ил галан дээр ингээд хуушууд бишки ихээр ингээд шууд нөгөө тос чинь өөрөө гал болт юм биш. Би туслан дээр ингээд байжсэн чинь яг тогоон дотор ингээд гал болж байгаа. Сандраа шууд ус ийцэн чинь шууд галтуул дэлбэрээ би нэг ийч яг үгүйсэн. Галтуунууд дэлбэлцсэн үү? Үгүй гадаа байсан л да. Азар гадаа. Тэгээд та чинь дуулч хүн болохоор айгүй гоё ойрлсон баг те тэр үед ингээд өчтөр бас тосон төлөгдөөд бүр юм болчихсон да. Йоо амар хэцүү. Үндий шаргаж байгаа. Амар тосоо халаачсан өндөр тас. Слободгийн тосоор шарж ингэж яас арайч хүнийг юуны болтой? Слободгийн энэ тосоор энэс арайч өөдөөс тэгж өсөрч идэг. Арай гайгүй 1000 градус хэрхүү 500-аар ингэхүү тийм. Шат өрийчтэй тосоо шүү. За Слободгийн тосоор ингэ шарахаар холигохгүй, цалихгүй, ийгээд очихгүй, дүйч гажихгүй тийм. яг Үнэр багтай. За одоо энд ингэж тэг хин шүү гарахгүй бишки хийж байгааг одоо хинч мэдэхгүй. Хинч мэдэхгүй. Тэгэхгүй бишки чинь ингээ орцоор нүнэртдэг болоогүй те. Орцоор орж ивэл замаа нэг давхар яад бишки хийж байгаа юм ямар гоё юм бэ гээл те 6 давхарт гэртээ ороход үнэрчил байдаг байхгүй. Гэрэл нэг давхар яад бишки хийгээд байгаа юм уу гээл те. Энэ бол бас гоё бишкигээ хийж байгаа нууж болно. Нууж болно.
За сэрсмагч одоо өөр цаашдаа Сэрсмагч гэдэг юм. Цэцгмагч гэсэн сонсоод би бүр. Тэгээд надаа яг бас сэрчмөгийн ерөөсөө яг энэ таалагддаг байхгүй амар тийм нөө нэг хошин одоо мэдрэмж амар сайтай. хошин мэдрэмж. Айгу инээдтэй. Айгу гоё хөвчтэй. Ер нь ингээ өргөжлүүлэн галзуухан дайрсараад дуусчих хөө битэн яваа хайж бөөдөнд байгаа ш та. Бүтнэр явдаг хэвчтэй юм уу тийм. Тэгё гинэ. За сэлийг хичээ. Цаашдынх нь уран бүтээл одоо өөр төлөвлөгөө юу байна? Юу гэдэг. Шинэ юу гэдэг. Шором бүтээл яах вэ? Аа тийм хэлмээргүй шиг. Хэлэх хүмүүс маань энэ цайн дотор байна. Юу ч юм. Энэ портмөрийн аяхан доктор байна гэдэг. Чи юусэн яг манай өнөөдөр бүх одоо яг энэ хамтрагч байгууллага, спонсор байгууллагын бүх бүтээгдэхүүн дээр ер нь ямар нэг комент хийх хэрэгтэй юм байна. Аа за түрүү вок байсан. Цагийн ажууд вок нь эрүүл мэндэд маш муу. Йоо. Тагалсан та. За ер нь бол яг ирээдүйд хийх зүйлүүд маань гэх юм бол мэдээж уран бүтээлээсээ гарахгүй би ч одоо бүр багасаа л урлагаараа явцсан те урлагийн сургуулиар явцсан. Бүр хар багасаа л тэгээд бүр ингээд урлагаар явцсан шүү дээ тайз нар Тий гараад. одоо энэ өндөрлөг дээрээс харах юм. Одоо та нэлээд өндөрт байгаа. Би бол одоо тий тань бол ингэж. Тий ер нь өндөрт ингээ гараад буугаад ингээд ер нь хүний амьдрал чинь юм эргэлттэй тийм донслогоотой тий. Бартаа зам шиг. Бартаа замаараа явж үзлээ. Чулуун замаар ч явж үзлээ. Авирч ч үзлээ. Урагч ч үзлээ. Яг үн тий. Тэгэхээр яг уран бүтээл хийдгээрээ хийн тэгээд сүүлийн үед шинээр уран бүтээл гарч байгаа. Тэгээ бас нөгөө пянз бас нөгөө хүмүүс хийгээд байгаа. Болохоор бас нэг пянз хийх бас сонирхолтой байна. Та зөв хүмүүс хийгээд байгаа болохоор л хийх гэж байгаа юм. Тий. Тэгээ хүмүүс хийхгүй бол тэгээд сүргээ авчих чи хийхгүй шүү дээ. Сүргээ дагаад өрөө тийм ээ гэж. Яг нөгөө пянз маань дараа нөгөө хадгалахад нас урттай тий. Гэхдээ нэр зүгээр яг пянз гэснээс зүгээр ийм санаа байж болно шүү зүгээр. Best of Sally гэдэг нэг пянз гаргахад бол хүмүүс нэлээд хүлээлттэй байна. Тийм дан хит тонуудаараа оруулаад тийм. Тэгэхээр тэгж болно. Шинээр уран бүтээлүүдээ хийж байгаа. Хүсэлтээ авлаа. Хүсэлтээ ярин нэвтрүүлэг биш гэж. Би нөгөө нэг хамгийн гоё нь таны нөгөө чон хамтлагтай хамтарсан нөгөө худлаа байсан юм уу? Тий. Яа тэр дуу. Би дурлал гээд бас дундуртай караокед их дуулах гэж ордог. Тэгэхэд миний бодвол чинь бүгд л ингэж ингэ байгаад байгаа байхгүй юу? Үг нь ингэ шууд ингэ дуулангууд яг ингэ дууных нэрийг санахгүй ингэж хийнгүүт л шууд ингэ сонсонгууд яг л хүүхэд насаараа аялж байгаа юм шиг. Гэтэл та одоо ингэ миний хүүхэд насны одоо айл хэрнээ яг л ийм л байсан. Гэтэл би тэр үед ийм 7 настай хүүхэд байсан одоо ингэ л. Хажууд нь ингээ хөвшин болох Яг гэдэг. хугацааг зогсоосон миний юм дуу байна. одоо ингээ чиний чамааг өсгсөн байдаг юм аа. Хүн болгосон гэдэг. Чи хаан доон дээр өсөж таринсан би одоо өнөөдөр бишки хийж өгч байгаа да. Үнэхээр баяртай байна. Гарын Одоо яг энийг айгүй гоо ингээд бас хянаад шарахаар бас арай төлөхгүй байх. Түрүүн бол ийшээ би дөрөв нүүрс хийсэн шүү дээ. Энэ бол айгүй. Одоо бол гоё байна тий. За ер нь бол энэ гоо ингээд болж чинь тэгээд эцсийн ганц бишки үлдсэн байна. Тэгээд гоё бишкийг хэсэг жоохон амраагаад тэгээд бүнэр амсан. Одоо л харин энэ хүрээд хэсэг завсарлаад Reuters-ийн мэдээ үзээд эргээд болж байгаа студид.